Хэрвээ та аливаа нэг зүйлийг харж байвал та үнэндээ цаг хугацаагаар аялаж байна гэсэн үг. Тийм ээ. Бид тухайн биедийг яг бодитоор нь биш, түүн дээр ойгоод бидний нүдэнд тусаж буй гэрлийг хүлээн авдаг. Гэхдээ гэрлэн ч бас хязгаар хурд бий. Тийм болохоор бид хоорондын зайнаас хамааран аливаа үзэгдлийн өнгөрснийг нь харж байна гэсэн үг. Гэрэл задгай сансарт секундэд 300 мянган км орчим хурдаар аялах хязгаартай. Энэ хурдаар сар руу нисвэл 1.2 секунд хангалттай. Нар руу харин 8 минут. Гэхдээ ертөнц итгэмээргүй уудам учраас гэрлийн хурдч бидэнд хангалтгүй санагдах үе ирнэ. Зарим галактик руу явахыг оролдвол гэрлийн хурдаар тэрбум жил аялсан ч замынхаа талд нь хүрэхгүй. ертөнц дээрх хамгийн хурдан бөөн ертөнцийн уудам орон зайн хажууд балчирдана. Гэрэл хэр холоос ирж байгаагаас шалтгаалan бид нэг ёсондоо цаг хугацаагаар аялах боломжтой. Алс холын галактикуудаас ирэх фотон нүдэнд маань тусах үед бид тэдний тэрбум жилийн өмнөх байдлыг нь харж байна гэсэн үг. Хэрвээ та дэлхийгээс 70 сая гэрлийн жилийн зайнаас дэлхийг дурандвал динозавруудыг буюу үлэг гөрүүлүүдийг олж харна. Тийм болохоор алс холын галактикууд яг одоо ямар байдалтай байгааг бид мэдж чадахгүй. Ер нь оршин байгаа хэсэг нь эргэлзээтэй. Тэгэхээр илүү холыг харах тусам илүү өнгөрснийг харах боломжтой гэсэн үг. Магадгүй 13 тэрбум гэрлийн жилийн алсыг бид харж чадвал ертөнцийн үүсэлтэд танилцж болох юм. Харин яаж тийшээ харах вэ? Боломжтой юу? Үзэгдэлд хязгаар гэж бий юу? Харамсалтай нь бид нүцгэн нүдэрээ өөрсдийн галактикаач бүгд нь харж чадахгүй. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн зэрэгцээ түүний практикт буусан хувилбар болох технологич мөн даган дэвшсээр тун удахгүй сансар судлалын салбарт хувьсгал авчрах Джеймс Веб сансрын телескоп хөөрөх гэж байна. Хэрэв Хаббл телескопыг томруулдаг шил гэвэл Джеймс Вебийг микроскоптой зөрлөж болно. Хабблийн ачаар бид маш олон зүйлийг нүдэрээ харах боломжтой болсон ч түүний ч гэсэн тулж гацсан хязгаарууд байсан юм. Харин тэр хязгааруудыг даван туулахад Джеймс Веб телескоп бидэнд туслана. Өдийх хүртэл зөвхөн хар самбар дээр онлын түвшинд яригдж байсан тэр харанхуй сэдвүүдээр эцэст нь бодит үнний гэрэл тусах цаг ойртож байна. Хар нүгч гэсэн саяхны хүртэл онол байсан. Харин одоо бол бодит зураг нь бидний гарт байгаа гэдгийг бас санацгаая. Джеймс Веб телескоптой хамт маш олон сэдвүүдээр хариулт авах боломж потенциал хүлээгдэж байгаа. Их тесрэлтийн процесс хэрхэн өрнөсөн? Үнэхээр ертөнц 13.8 тэрбум жилийн настай юу? Галактикууд хэрхэн үүссэн? Бас хувьсан бэ? Гаригуул болон одод хэрхэн үүссэн? Бас хувьсан бэ? Харанхуй матери гэж юу вэ? Хар нүх гэж юу вэ? Алс холын оддод харьяалагдах гаригуудын наривчилсан зургууд, ямар элементүүдээс бүрдсэн эсэх, амьдрал байх боломжтой юу? Хар гаригийн соёл иргэншилтэд таарах магадлал. Гэх мэтчлэн ийм сонирхолтой баримт мэдээллүүдийг цуглуулах бас бидэнд илгээх одоо орон судлалыг шал өөр төвшөнд аваачих чадaltaй энэ Джеймс Веб телескоп гэж юу вэ? Эхлээд нэртэй танилцъя. Сансрын төхөөрөмжүүдэд ихэвчлэн энэ салбарт үнэтэй хөв нэмрээ оруулсан хүмүүсийн нэрийг нь дурсаадаг. Джеймс Эдвин Веб бол NASA-г одоогийн NASA болгоход үнэтэй хөв нэмрээ оруулсан чадварлаг удирдагч юм. Анх цэрэг армийн зориулалтаар байгуулагдсан NASA-г инх тайван, найрамдлын бэлэг тэмдэг, шинжлэх ухааны гэрэл замхаг болон хувиргасан хүмүүсийн нэг бол Джеймс Веб байлаа. Улс төрчдийн анхаарлыг шинжлэх ухааны хөгжил цэцэглэлт рүү чиглүүлж чадсан чадварлаг удирдагч тэрээр Маринер, Гемини, Пионер болон Аполло хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан, эсвэл төслийг нь дэмжсэн байдаг. Түүнийг NASA-гийн захирал байх үед робот удирдлагатай сансрын төхөөрөмжүүд хурцтай хөгжиж, дотоод болон гадаад гаригуудыг судлах хөлгүүд амжилттай хөөрч, мөн сарн дээр зөвхөн далбаагаал зоох хүсэлтэй улс төрчдийг давхар сарны гадаргуунаас дээж авах болон бусад шинжлэх ухааны судалгаануудыг дэмжих тал дээр ядгаж чаджээ. Джеймс Вебийг захирал байх үед NASA-тай хамтран ажиллагчдын тоо 400 мянгыг давж байлаа. NASA-тай холбоотой их сургуулиуд бас судалгаа шинжилгээний тал дээр багагүй дэмжлэг авчээ. Мөн тэрээр аврах том сансрын телескопыг бүтээх нь NASA-гийн үндсэн зорилгоодын нэг байх хэрэгтэй гэдгийг онцлож байв. Шинжлэх ухаанд оруулсан хөв нэмрийг нь үнэлэн түүний нэрийг шинээр босгох супер телескопонд ийхүү дурласан байна. Энэ телескопыг босгох санаа 1989 онд буюу Хаббл телескопыг хөөрөхөөс өмнө эхэлжээ. Харамсалтай байдлаар Хаббл телескопын толинд асуудал гарснаас болоод эхний 3 жилдээ ажиллаж чадаагүйг бид мэднэ.
Аз болоход Хаббл энүүхэн энд буюу биднээс 560 км өндөрт байлаа. Тийм болохоор хүнтэй нислэгээр очоод завсарлах боломжтой. Харин Джеймс Веббт тийм давуу тал байхгүй. 1.6 сая км-ийн алсад буюу сарнаас 4 дахин хоол зайд байрлах юм. Тийм учраас ямар ч алдаа саадлах гаргалгүйгээр автоматар өөрийн тойрог замдаа байрлаад биеэ дан ажиллах шаардлагатай. Үүний тулд маш нарийн бас хизүү тест шалгууруудаар соригдсоор иржээ. Джеймс Веббийн хөөрөх тов нь байн хойшлогцоор байдаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ энэ жилийн сүүлийн тестийн амжилттай давсан учраас гинтийн ямар нэгэн асуудал гарахгүй бол жилийн сүүлээр хөөрөх төлөвлөгөөтэй байгаа. Төслийг хойшлуулсаар байсан өөр нэг асуудал гэвэл телескопод хэрэглэгдэх зарим технологийн шийдэл нь хурцтай хөгжих шинжлэх ухаантай зэрэгцэн өөрчлөгцөөр байсан тул зарим шийдлийг өөртөө багтаахын тулд хүлээх шаардлагатай байв. Маш хол замыг туулах тул Хабблаас том хэмжээтэй энэ телескоп Хабблаас хөнгөн байх ёстой. Үүний тулд хөнгөн бөгөөд бат бөх материалыг хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь Вебб телескопын толийг нь бериллиум буюу бериллийн элементээр хийжээ. Энэ элемент хөнгөн бөгөөд хүйдэнд тэсвэртэй юм. Зүгийн үүрийг санагдуулах мэт толь нь ихэгдэж болдог олон хэсэгтэй. Мөн толины гадаргууг 100 нанометрийн зузаантай алтаар бүрхжээ. Үүний шалтгаан нь алтны хэд улаан туяаг хүлээж авах чадвар илүү өндөр учраас аж. Джеймс Вебб бол хэд улаан туяанд мэдрэмтгий телескоп юм. Тийм болохоор жирийн үзэгдэх гэрлээс илүү холыг дурандах чадaltaй. Их тесрэлт рүү өмнө нь хизээж ойртож байгаагүйгээр ойртох боломж. Тэр үед яг юу болсныг нүдний мань өмнө тавина гэсэн үг. Үнэхээр ертөнц 13.8 тэрбум жилийн настай юу? Үнэхээр их тесрэлт болсон уу? Болсон бол анхдагч одууд хэрхэн үүссэн бэ? Галактикууд хэрхэн хувьссан бэ? Өнгөрсөн рүү аялах боломж. Тийм болохоор цаг хугацааны машин гэж очлоод байгаа юм. Гэхдээ ийм алс холыг ажиллахын тулд зарим шаардлагуудыг хангах хэрэгтэй. Жишээ нь заавал 1.6 сая км-ийн алсад байрлуулж байгаагийн нарийн учрууд бий. Дэлхийн атмосфер буюу агаар мандлаас ангижирч чадвал хэдийгээр үзэгдэх гэрэл илүү тод харагдагч хэд улаан туяа тийм ч тод харагдахгүй. Тийм болохоор эхний ээлжинд дэлхийн магнитосфер буюу соронзон мандлаас ангижрах хэрэгтэй. Дараа нь нарнаас цацрах цэнэгт бөөмөд болон нарны шуурганаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Үүний тулд дэлхийгээс 1.6 сая км-ийн зайд байх L2 цэгт байршихаар төлөвлөж байгаа юм. Энэ байршлын онцлог нь том болон жижиг масстай биетүүдийн хооронд таталцлын тэнцвэрт бүс үүсгдэг Лагранж цэгүүдийн нэг нь юм. Энэ бүсэд байршснаар нарны тойрог замд орно. Хэдийгээр нар болон түүний хооронд дэлхий байгаа юм шиг харагдах боловч L2 цэгийнхээ дагуу 6 сарын хугацаатай тойрог замд орсныхоо ачаар түүн дээр хизээж дэлхий болон сарны сүдэр тусахгүй. Өөрөөр хэлбэл сансрыг 24 цагийн турш ажиллах боломжтой гэсэн үг. Үүний хажуугаар дэлхийн соронзон давхарга нь түүнийг нарнаас халахлах бамбай болж өгнө. Мөн хамгийн гол нь энэ цэг нь таталцлын тэнцвэрт бус учраас хөдөлгөөний хувьд маш тогтвортой байх боломжтой юм. Ийхүү илүү амар тайван ажиглалт хийх завшаан гарч ирнэ. Гайхалтай биш гэж үү? Гэхдээ хэдийгээр тайван бүс байршиж боловч гадны нөлөөнд огт өртөхгүй гэсэн үг биш. Хэд улаан туяаны телескоп учраас хэтэрхий мэдрэмтгий. Бараг бүх биет тодорхой хэмжээний дулаантай учраас өөрөөсөө хэд улаан спектрийн хүрээнд туяа цацруулдаг. Ялангуяа нар. Тийм болохоор Джеймс Вебб телескопын суурьнд аврах том халхавч бамбай бий. Нарны хөшиг гэгдэх энэхүү бамбай нь 5 давхар ба каптон полиамид материалаар хийгдсэн бөгөөд телескопын оптик хүлээн авагч талыг нь хасах 230 хэмийн дулаанд байрж байхад нар руу харсан тал нь харин нэмэх 180 Цельсийн градус хүртэл халж байх жишээ нэ. Телескопын зарим мэдрэгчүүд нь заавал задгай сансраас илүү хүйтэн хэмд ажиллах нөхцөлтэй хаж. Тийм болохоор телескопын дотор өөрийн гэсэн криогеник хөргөгч бас бий. Түүнд суулгагдсан технологиудын онцлог, нарийн детайлуудыг нь Facebook, Instagram, эсвэл Discord гэх мэт манай бусад цахим хаягуудаар дэлгэрэнгүй хүргэх болно. Джеймс Вебб тулгарч буй хамгийн том асуудал бол ямар ч алдаа гаргалгүйгээр өөрөө автоматар задраад биеэ дан ажиллаж чадах уугүй юу гэдэг нь юм. Учир нь энэ аялалд зөвхөн нэг талын плэт бий. Хабблаас 2 дахин том энэ телескопыг Хабблаас бараг 3000 дахин хол зайд аваачна гэдэг тийм ч амар даваа биш. Гэхдээ технологийн хөгжлийн ачаар Джеймс Веббийн материал илүү дэвшилтэт учраас Хабблаас ойролцоогоор 2 дахин хөнгөн.
Мөн хамгийн гайхалтай нь яг л оригами мэт эвхэгдэж болдог бүтцтэй. Оригами гэхээсээ илүү дэлбэлж буй цэцэгтэйч төстэй юм шиг. Энэхүү гайхалтай инженерийн шийдлийн ачаар түүнийг зөөвөрлөх арай хялбар болж байгаа юм. Хэрв ямар нэгэн асуудал гарахгүй бол Джеймс Веб маань энэ оны 12 сарын 18-нд Францын Гуяна сансрын төвөөс Ариан 5 буужингаар хөөрнө. Төлөвлөсөн газараа 30 хоногийн дараа хүрэх бөгөөд 3 сар орчмын дараанаас туршилтын зургуудаа илгээж эхэлнэ. Хүн төрөлхтний шиннүүдээр ертөнцийг харах өдрөө тэгсэн ядан хүлээцгээе. Хүн төрөлхтний шиннүүд гиснээс Джеймс Веб хэдийгээр амжилттай ажиллаж эхэлсэн ч гэсэн Хаббл телескопыг шууд унтраахгүй. Ноцтой асуудал гарахгүй бол 2030 он хүртэл ердийн судалгаагаа үргэлжлүүлсээр байх болно. Магадгүй Джеймс Вебээс ч удаан ажиллаж мэднэ. Джеймс Вебийн ихэнх хэсэг нь нарны эрчим хүчээр ажилладаг ч гэсэн зарим хэсэг нь тусгай түлшээр ажилладаг. Тэгээд тэр түлш нь хизээ нэгэн цагт дуусах учраас хэд хол зайнаас шалтгаалаад түлш хангалт хүргэх бараг боломжгүй учраас Джеймс Вебийн үүрэг хугацаа нь 5-аас 10 жил хэмээн төлөвлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл түлш хизээ дуусах хүртэл. Тэгвэл ийм богинохон настай төхөөрөмжөнд тийм их хөрөнгө зарцуулах шаардлага байдаг юм уу гэх хүмүүст хандаж хэлэхэд өнгөрсөн жил дэлхийн нийтийн батлан хамгаалалт салбартаа зарцуулсан төсөв $2 триллион байсныг нэг бодоод үзээрэй. 2 триллионы дэргэд 10 тэрбум юу вэ? Хүчний төлөх өрсөлдөөн, аюулгүй байдал, үл итгэлцэл биднийг нэг нэгнээс маань улам холдуулж байхад шинжлэх ухаан, мэдлэгийн зохицолбор, эрдмийн ажил, судалгаа, боловсрол, харах уг танин мэдэх хүсэл тэмүүлэл биднийг эв нэгдэл, хамтын ажиллагаанд бие биентэйгээ ойртоход, ойлголцоход түлхэж байдаг. UHF is good. Touchdown confirmed. We're safe on live.